За тэгвэл эдгээрийг ашиглаад нэгдүгээр жишээ хий. Зураг 13-ын 4-ийг харъя. P-цэгт соронзын индукцийн хэмжээ болоод чиглэл нь ямар байх вэ гэж асуусан байна. P-цэг гэдэг маань энэ. За тэгэхээр энэ дээр хоёр одоо ийм гүйдэл байгаа. Нэг нь баруун гар тийшээгээ гүйжин, нөгөөх нь зүүн гар тийшээгээ гүйжин. Энэ хоёрыг үүсгэж байгаа, P-цэг дээр үүсгэж байгаа соронзон орон маань хаашаага чиглэх юм бэ? Индукц нь хаашаага чиглэх юм бэ гэдгийг бүгдээрээ олох шаардлагатай. Түүнийг баруун гарын дүрмээр олноо. За хэрхэн яаж олох вэ гэхээр эхлээд нэг дээр нь тухайн А дамжуулагч дээр баруун гар тийшээгээ гүйж байгаа. Энэ дээр нь бүгдээрээ баруун гар тийшээ гэж байгаа учраас ингээд байрлуулад үзье. Тэгээ ингээд байрлуулад дөрвөн хуруугаа эргүүлэхэд энэ доод талд нь P-цэг дээр ерөнхийдөө миний өнцгөөс харах юм бол та бүхний өнцгөөс ч гэсэн адилхан цаасны хавтгаад перпендикуляр цаашаага чиглэж байгаа. Цаасны хавтгаад перпендикуляр цаашаага учраас энийг x-ээр тэмдэглэж байна. Энэ маань за тэр А дамжуулагчийн үүсгэж байгаа соронзон орны хэмжээ гэд бодчих бүгдээрээ. Харин C-ийн үүсгэж байгаа соронзон орны хэмжээ явах. Дахиад зүүн гар тийшээгээ явж байгаа. Дахиад эрхийн хуруугаа ингэж байрлуулна. Шулуун дамжуулагч учраас эрхийн хуруугаа энэний дагуу байрлуулна. Ингээд эргүүлээд гаргаад ирэхэд ийм байна. Миний зүгээс харахад цаасны хавтгаа перпендикуляр цаашаага чиглэж байна. Та бүхэн ч гэсэн энийг хийгээд үзээрэй. P-цэг дээр нь гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас л цаасны хавтгаад перпендикуляр цаашаага чиглэж байгаа. Энэ маань миний C дамжуулагчийн үүсгэх соронзон ор юм а гэд бодчих. BA, BC гэж бүгдээрээ. Энэ хоёр маань цаашаага ижилхэн чиглэлтэй байгаа учраас хоёуланг нь бид нар нэмэх шаардлагатай шүү. За юу. За вектороор бүгдээрээ бодоорой. За тэгвэл P-цэг соронзон индукцийн хэмжээ болоод чиглэл нь ямар байх вэ? За цаасны хавтгаад перпендикуляр цаашаага чиглэн хэмжээг нь бүгдээрээ олъё. Шулуун гүйдлийн соронзон орны индукцийн вектор хэмжээг яаж олох вэ? K 2A-ийг хуваах нь. За тэгээд эндээс энэ хүртэлх зайг бүгдээрээ D гэж. За D гэж болох нь байна. За тэгвэл BA тэнцүү K 10-ийн хасах 7 зэрэг 2-ыг үржих нь I ямар хэмжээний гүйдэл гэж 30 ампер гүйж байгаа юм байна. Хуваах нь D 20 см шилжүүлээ 0.2 метр 100 байна. Ингээд эндээсээ тарах 60 дээшээ гарлаа 600 300 юм байна. Үржих нь 10-ийн хасах 7 ньютон ампер метр гэсэн ч болно. За Теслагаар нэвчээ TL байх нэ. За нэг арай нэг өөрөөр бичиж болох уу болно шүү дээ. Ингэж бичиж болно. BA тэнцүү 3-ыг үржих нь 10-ийн хасах 5 Тесла байх нэ. За нөгөөдхийг нь олъё. BC-г нь олъё. За энийг бид нар мэдж байгаа учраас багш нь арилгачих. 1 метр гэсэн байна. Тэгэхээр энэ зай маань хэдэн сантиметр болж таарах вэ? Энийг D штрих гээ. 1 метр буюу 100 см-аас 20-ыг хасаад 80 см 0.8 метр зайд байх нь. За ингээд энийг ашиглаад BC-г олъё бүгдээр энэ доороос. За тэрийг арай өөр өнгөөр явъя. BC тэнцүү 10-ийн хасах 7-г үржих нь. За түүгээр гүйж байгаа гүйдлийг харах юм бол 2 үржих нь 20 ампер хуваах нь 0.8. За энэ хэд гард юм бол доо. Энэ дээр 4 байгаад 40. 408 хуваагаад 10-ийн хасах 7-д үржүүлнэ. Энэ 50. Үржих нь 10-ийн хасах 7. 10-ийн хасах 5-аар бичье. За 0.5-ыг үржих нь 10-ийн хасах 5 юм а да тийм ээ. Тесла гарах нь. За одоо энэ хоёрыг хоёуланг нь нэмэх үүрэгтэй яагаад хоёулаа цаашаага чиглэж байгаа учраас аль хоёрыг энэ дээр энэ гарч ирсэн энэ хариу бүгдээрээ бас нэмнэ. За ингээд P-цэгт үүсэж байгаа тэр соронзон орны индукцийн хэмжээг BP гэх юм бол BA дээр нэмэх нь BC энэ маань 3-ыг үржих нь 10-ийн хасах 5 нэмэх нь 0.5-ыг үржих нь 10-ийн хасах 5 буюу 3.5-ыг үржих нь 10-ийн хасах 5 байх нэ. За ингэж боддог байх. Энэ дээр бол чиглэл бол чухал шүү залуусаа. Түүний дараачаар за ийм тойрог хэлбэртэй цагиргаар гүйдэл гүйж явах юм бол чиглэлүүдийг нь эхлээд бид нар тодорхойлох шаардлагатай тий. За тэр чиглэлүүдийг нь эхлээд тодорхойлъё. За L бол ийм хэвтэй байгаа юм байна. Тэгээд түүгээр гүйж байгаа гүйдлийн дагуу ингээд бүгдээрээ дөрвөн хурууга байрлуулах юм бол эрхийн хуруу маань дээшээ гоцож байгааг харж болно. Та бүхэн маань өөрсдөө туршаад үзээрэй. Энэ. За нөгөөх нь яах вэ? Нөгөөх нь ийм хэлбэртэй байна. Ингээд цаашаага гүйдэл гүйж байгаа юм. Яагаад гэвэл ийшээгээ гүйдэл орж ирээд ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр гүйдэл маань үндсэндээ бол эндээс гараад ингэж гүйгээд буцаад орж ирж байгаа. Тийм учраас ингэж илэх нь байна бүгдээрээ. Ингэж илнэ гэсэн үг.
Ингээд хэлээд үзээрэй. Ингээд хэлээд үзвэл хаашаага чиглэх үү? B вектор маань. Ийшээгээ чиглэх юм болов? За тийм байна. За тэгвэл энийг BK гээ. Энийг BL гээ. Ингээд энэ хоёр векторын нийлбэрийг хэрхэн яаж болох вэ? За нэг нь ийм байгаа. Нэг нь ямар байгаа вэ гэхээр ийм байгаа. Нөгөөх нь наашаага ийм байгаа. Энэ хоёр векторын нийлбэрийг параллелограммын аргаар бүгдээрээ олж болно. Нэгэнтэй параллел зураад, ингэж зураад, энэний үзүүр дээрээс нөгөөдөгтэй параллел дээшээгээ зураад. За тэгээд энэ хоёрын нийлбэр маань өөрөө нийлбэр вектор болох нэ. Энэ цэгийг O гэж O дээр үүсэж байгаа. Сорон зуурны индукцийн векторын чиглэл болон хэмжээ. O-гийн энийг BO-гийн энийг BL нөгөөдхийг нь BK гээ. BO-г яаж болох вэ? Мэдээж Пифагордод болох хэрэгтэй бүгдээрээ BO гэдэг бол BK квадрат BL-ийн квадрат. За тэгээд түүнийг язгуурдаар хийсэнтэй тэнцүү. BK BL-ийг тус-тусд нь олъё. BK тэнцүү. За тэр дугуй гүйдлийн сорон зуун орныг бид нар яаж болох вэ? K 2pi хуваах нь радиус гэж болно. Энэ дээрээс. За энэ дээрээс харъя. Энийг төр зүр арилгах чи хэдүүлээд толгой эргээд ээж магадгүй. За K-ээр гүйж байгаа гүйдэл чинь өөрөө 3 ампер юм байна. 10-ийн хасах 7 үрчх нь 2pi-гээр нь явчих дөө. Үрчх нь I 3i. Гэхдээ pi 3 гэж тооцсон юм байна. Pi-гийн оронд 3-ыг нь тавьчих. Тэр дээр байна энэ дэр. Үрчх нь I буюу 3a ампер. Хуваах нь радиус 0.3 м байж. Тэр ингээд хэд гарах вэ? 2 3-ийн 6 18 18 180 3 туга 60 60-ыг үржих нь 10-ийн асах 7 зэрэг. Түүний дараачаар BL-ийг олъё. Тэнцүү K-ийг үржих нь дахиад 2pi за энэ удаад IL энэ K байсан юм байна. Хуваах нь дахиад радиус L шүү. За ингээд болчих. 10-ийн хасах 7 2pi 2-ыг үржих нь 3 үржих нь IL. IL гэдэг чинь өөрөө 8 ампер. Хуваах нь 0.8 байх нь. За энэ дээр 2 3-ын 6 48 48-ыг 8 туга 488 туга 60 үржих нь 10-ийн асуутлаа. Ийм хоёлаа ижилхэн гарч байна. Энэ бол Tesla, энэ ч гэсэн Tesla гэдэг нэгжтэй. За тэгээд энэ хоёроо язгуур дор хийх нь л дээ. 60-ийн квадрат нэмэх нь 60-ийн квадрат энэ юу болж хуурах вэ гэвэл 2-ыг үржих нь 60-ийн квадрат гэсэн үг. Энэ дотроос 60 суллагдаж гарч ирээд цаана нь язгуур дор 2 үлдэх нь ийм хэмжээний индукцтэй сорон зун орон тухайн O цэг дээр бий болох нь байна. За чиглэлийг нь бид нар тодорхойлчихсон. Чиглэл нь хаашаага вэ гэхээр ерөнхийдөө дээшээгээ за тэгээд наашаа зүүн тийшээ гэж үзэх юм бол зүүн дээшээгээ чиглэлтэй байх нэ. 3 дугаар жишээ хий бүгдээрээ 10 см урттай оромгоор соленоид гэж байна. 5 ампер гүйдэлгүй нэ. Оромгийн хүндийд үүссэн сорон зуун орны индукцийн хэмжээ нь 3 бол за энэ бол Tesla байна. Соленоидын ороцсын тоог тодорхойл. Юу өгсөн? L өгөгдсөн байна. За I өгөгдсөн байна. B өгөгдсөн байна. Мөн P өгөгдсөн байна. Тэр нь 3 юм байна. Тэгээд ороцсын тоо буюу N-ийг олоо гэж хэлсэн байна. За ямар тэгштгэл байдаг вүлээ бүгдээрээ сани. B тэнцүү K гүрчих нь 4pi L тэгээд N биш. За энэ дээрээс бодно хэдвэл K маань 10-ийн хасах 7 B тэнцүү 10-ийн хасах 7 тэгээд нэг уртаа шугам татчих 4-ийг үржих нь P-г 3-аараа өгсөн байсан. I нь 5 ампер хуваах нь урт нь 10 см буюу 0.1 м заавал шилжүүлэх шүү залуусаа. N тэнцүү B-тэй тэнцүү. B чинь өөрөө 3 юм байна. Ингээд юуг бодож болох вэ гэвэл за энэ дээрээс дарах уу. 4 3 12 60 600 6 үржих нь 10-ийн хасах 5 зэрэг үржих нь N тэнцүү 3 байх нь N гэдэг бол 3-ыг хуваах нь 6 үржих нь 10-ийн 5 зэрэг 0.5-ыг үржих нь 10-ийн 5 зэрэг буюу 50,000 ширхэг байсан юм уу? Ороцсын тоо. Ингэж боддог байх нэ.